Сайн байцгаана уу? За, мэдцэлийн өмнөх зөвлөгөө яагаад чухал байдаг вэ? За, манайх 7 хоног бүрийн 5 гарагт мэдцэл хийдэг. За, мэдцлийнхаа өмнөх өдөр буюу мемор гарагт мэдцлийн өмнөх зөвлөгөө гэдэг зүйлийг маргааш мэдцэлд орох жоо хүмүүсийнхаа дунд хийддэг гэсэн. За, энэ нь яг яадаг вэ гэхээр за мэдээж та нэгдүгээр хараад лазер хагалгаа сонирхож байгаа болвол өмнө үзүүлээд эмчтэйгээ мэдцэл боломжтой эсхийгээ мөн төрлөө ерөнхийдөө тодорхойлоод үзүүлчихдэг гэсэн. За, мэдцлийн өдөр товлогдлоо түүний өмнөх өдөр мэдцлийн зөвлөгөөн гэдэг зүйл болдог. За, энэ зөвлөгөөн дээр яадаг вэ гэхээр бүх лазерын хагалгааныхаа төрлүүд болон ялгаа яг хагалгаа ямар зорилгоор яаж хийгдээд байгаа, нүдний аль хэсэг хийгдэж байгаа. За, маргааштай хагалгаанд өглөө ирэхэд үеийн зүгээс ямар бэлтгэл хангасан байх шаардлагатай. За, хагалгаанд ороод гараад ирлээ. Хагалгааны процесс яаж хийгдэх вэ? Хагалгааны дараах эрт үеийн болон хожим үеийн ган барилтын талаар маш дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн цагаас 30 минут орчмын яриа болдог гэсэн. Маш их хэмжээний мэдээллийг өгдөг учраас лазерын хагалгаа та мэдээж сонирхоо орох гэж байгаа нүдэндээ хагалгаа хийх гэж байгаа бол эдгээр мэдээллүүдийг заавал ойлгож авч ээж хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Энэ суугаагүйгээс болоод буруу зүрх ойлголтын асуудлаас болоод ч юм уу сэтгэл ханамж, дутуу үлдэх, дутуу үүсэх, за хагалгааныхаа дараа хараа туталтын байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх гэдэг ч юм уу асуудлууд үүсэж тохиолдож болдог учраас өмнөх зөвлөгөөн гэдэг юм та заавал суусан байх шаардлагатай шүү.